энэ олон улсын цөлжилтийн хуралд оролцож байгаа одоо сэтгэл өндөр байна. Ийм хурал ер нь болж байхаар юм байгаа. Ер нь цөлжилт гэдэг маань уул уурхаагаас болоод ч тэрв цөлжилт гэдэг маань эрчимтэй явагдаж байсан. Энэ жил харин хур бороо сайн орсны хурмаас болохоор зэрэг цөлжилт ер нь энэ жилийн хувьд бол цөлжилтгүй болсон юм уу гэж харагдаж байна. Ер нь бол цөлжилтэнд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол малчид байдаг. Манай сумын хувьд бол уул уурхай байхгүй 100% лицензгүй тийм сум байдаг болохоор зэрэг манай сумын хувьд бол уул уурхай нөлөөлөл яг нөлөөллийн бүсээр уул уурхайд бас нөлөөлөл байх нь байдаг. Гэхдээ яг ухаад онгочоод тавьсан юм бол байхгүй 100% байгалаараа тусгай хамгаалалтай, сумынхаа тусгай хамгаалалтай, аймаг улсын тусгай хамгаалалтай газарт оршдог болохоор зэрэг нэг их юм уул уурхай яг ухацсан юм бол байхгүй. Гэхдээ нөлөөлөл бол байдаг. Энэ жилийн хувьд бол хур бороо сайтай байгаа болохоор зэрэг ер нь бол цөлжиж байгаа гэдэг нь юу мэдэгдэхгүй. Үндэсгүй байсан юм уу гэж бодогдож байсан газар чинь ургадаг байсан юм нь ер нь бол ургаад чихтэйхэн сайхан болсон байгаа. Үнэхээр уур амьсгалын өөрчлөлттэй болмас малчид бол залуу малчид цөөрч байна. Ер нь мал цөөрч байна. Энэ жилийн 2-3 жилийн цагийн хэцүүд бол ер нь малчинч цөөрлөө, малч цөөрлөө. Энэ жил шиг нэг хэдэн жил болчвол малчинтай малтай болох байх. Ер нь мал малчин хоёр нь байж ээж байгаль орчин нь тэр газар нутаг нь ер нь байж явах үндэстэй юм болов уу гэж миний хувьд бол бодож явдаг л та.